Сайн байцгаана уу Үхрийн ордныхоо 2025 оны 4-р сарын Үхрийн ордныхны астрологи зурхаа хүргье. Үхрийн шинж чанар нь тогтвортой, ухаалаг хүмүүсийг илэрхийлдэг. Байглаасаа заяасан тайван, даруй, өрөвч зантай. Эдгээр хүмүүс материалдық зүйлийг чухалчилдагч, сэтгэл санаа харилцааны хувьд гүн гүнзгий байдаг. 4-р сарын ихээр сугар гариг Үхрийн ордны санхүү харилцаа холбоонд шинэ боломжийг нээж өгөх бөгөөд энэ нь гэр бүлийн амьдрал хайр дурлалын харилцаанд шинэ сэргэлт авчирнаа. Гэхдээ хэд төвлөрөх нь заримдаа хэтэрхий ачаалттай байх болно. Буд гариг 4 сарын 4-нд Үхрийн ордны хариуцлагатай шийдвэрүүдэд нөлөөлж санхүү харилцаа ажил хэрэгт шинэ сорилт бэлгэлнэ. Энэ нь таны төвлөрсөн зүйлийг шинжлэхэд туслах боловч заримдаа хэтэрхий хурдтай шийдвэр гаргахгүй байхыг зөвлөдгөө. Ангараг гариг 4 сарын 20-нд таны хувийн амьдрал сэтгэл зүйн байдалд өөрчлөлт оруулж хамтран ажиллагч хайртай хүний дэмжлэг авахад ашигтай байх боловч заримдаа сэтгэл санааны саад утгаар гарч магадгүй. Эрсдэлтэй шийдвэрээс зайлсхийж байнга бодож шийдвэрлэх нь зөв байх нэ. Бархас бод гаригийн нөлөөгөөр 4 сарын сүүлчээр таны санаа зовоох зүйлс нь тодорхой байж эрүүл мэнд болон сэтгэл санааны талаас нь зарим асуудлууд үүсч болох нь энэ нь бодит байдалтай холбоотойгоор шийдэгдэнэ. Зөв хандлага төвчээртэй байх хэрэгтэй. 4 сарын ихээр хайртай хүнтэйгээ харилцаагаа эрчимжүүлэхэд тохиромжтой үе. Сугар гаригийн нөлөө нь хамтран амьдрах гэр бүлтэй холбоотой асуудлууд шинэ боломжуудыг нээж өгнө. Таны харилцаа бусдтай илүү нээлттэй бөгөөд өөрийн сэтгэл санаагаа илэрхийлэхэд амархан байх болно. Хэрвээ ганц бие бол шинэ хүмүүстэй танилцах, харилцаагаа хөгжүүлэх боломж байна. Гэхдээ хэтэрхий түргэн шийдвэр гаргахгүй байхыг анхаарна. Ажил дээрх шинэ боломжууд чухал бөгөөд энэ сар нь танд амжилттай байх болон хариуцлагатай байдал төвчээртэй хандах нь үр дүнтэй. Гэхдээ хурдан шийдвэр гаргахгүй байхыг дахин анхаараарай. Санхүүгийн төлөв байдал болгоомжтой гэж хэлж болно. Гэхдээ хэд эрсдэлтэй алхам хийхээс зайлсхийх хэрэгтэй. Эрүүл мэндийн хувьд 4-р сар бол анхааралтай байх шаардлагатай үе. Сэтгэл зүйн түгшүүр стрессээс зайлсхийх нь чухал. Эрүүл мэндийн зөвлөгөө дагах, дасгал хөдөлгөөн хийх нь зөв. Хангалттай амрах, стрессээ тайлах нь таны бие махбодод эерэг нөлөө үзүүлэх болно. 4-р сарын Үхрийн ордныхны астрологи зурхаа нь эрсдэлтэйч боломжуудыг авчирсан сар байна. Сэтгэл зүй, хайр дурлал, ажил мэргэжил, санхүүгийн хувьд анхааралтай байж зорилгоо тодорхойлоход нөлөөлөх гариг иргэсийн байрлал үүнийг тусгадаг. Зөв шийдвэр гаргах, хэд яарсан алхам хийхгүй байх, эрүүл мэндэд анхаарал хандуулах нь таны амжилттай байх төлхөөр байх болно. Танд хүргэсэн контент таалагдсан бол лайк, subscribe дараад бусдад түгээгээрэй. Мөн сайхан сэтгэлийн комент өчиж үлдээж байгаарай. Баярлалаа.